За тэгэхээр танаа удамд дуучин хүн байсан уу? Яагаад дуучин болсон юм болоо? Манай удам дуучин хүн байсан. Манай ээжийн ээж Долгоргоо гэдэг хүн, манай ээж Гонч гэдэг хүн алдартай сайхан дуучин улсууд байсан гэлээ. Тэгээ энэ манай хөдөөний улсууд хэлдэг би ээжийнхээ ээжийг одоо 5 байсан болов 6 байсан болов хоёулаа аргалд явъя гэж намайг хөтлөөл явдаг. Тэгэл аргалд явахаараа зэрэг манай тэр хөшөө ээж нэх гоё дуулдаг хүн байсан. Одоо би тэгтээ уртын дуу дуулж гин гэж яаж мэдхүү. Их л гоё дуулдаг хүн байсан. Одоо бодоход уртын дуу дуулж исэн байх. Тэгээд надаа нэг дуу за миний хөө ингэж дуулж байгаарэ гэл нэ дундаа голиногонэ хөө гэж зааж өгч исэн. Энийг дуулаараа гэж зааж өгдөг байсан. Тэгээ бас манай одонд байлаагаа гэдэг нэг хүн байсан. Тэр дууч байлаа гэж нэртэй хүн байсан гэлээ. Тэгээ хожим хоон хөөх юм яг бас халуун өвчнө улмаас чих юм дүүлгээл тэгэл дуулгаа байсан байна л дээ. Манай ах дүүнэр яддаг юм байна лээ. Байлаа өгөн цэгтэй амтай байсан бол тон сайхан дуулдаг хүн байсан шүү дээ гэж яддаг юм байсан. Тэгэхээр удан байгаа тэгээд удан байгаа тийм манай ээж ширмэн тоогоод хан хийдэл дуулдаг гэжсэн. Тэгэл ёстой найр наадам болоход манай ээж тэнд очиж дуулдаг. Тэгэл манай ээжээр найрын дуу заалгана гэсэн залуу улсууд их хэрдгэлтэй. Одоо бодоход бол шав багш шавын барилгал болох л гэж багшлуулах л гэж ирж исэн байх л та. Тэ? Таны үр хүүхэд ач гучнараас одоо таны сайхан хоолойг үлж авсан одоо байна уу? Манай энэ Батшаргал хүргэний нэг одоо 5 дугаар ангийн нэг охин байдгийн. Төвшин жаргал гээд. Тэр бол урлагт ер нь их нэлийн авьяастай дуулна бүжиглэн тэгтээ хөөрхөн дуулдаг. Би тэрийг л нэг миний удам дагс нэг дуучин болж магадгүй гэж бодож байна. Тэгтээ ерөөсө орчин үеийн дуу одоо бол дуулдаг. Миний дуулдаг дуунаас бол нэг их сайн дуулахгүй байгаа юм. Би нэг удаа дуулуулж үзсэн. Уг нь ирээдүй байлвал байгаа бол гэж бодсон бэ. Бас сайн зааж өрөөдөг бол дуулах болтой юм шиг үлээ. Тэгэхээр аажаа минь одоо яг урын сандаа хичнээн дуртай байна. За би урын сандаа одоо тэс сотгоо дуу манай энэ тэс сотгоодын дуу чинь нэг 13 4 тэгээд одоо энэ улсууд зохиомжоор зохиогоол хоёр хайрханч гэдэг юм уу тийм ээ. Нутгийнхаа одоо уул усныг магтсан энэ төр дуунууд нэг 20 дуу байдгийг. Тэгээд Монгол ардын дуу одоо энэ зохиолын дуу энэ төр нийлүүл нэг хам шимжүү ясаар гад 200 300 дуу бий. Тий. Тэгэхээр эдгээр дуунуудаасаа бас клипжүүлж дүрсжүүлсэн дуунууд нь бас нэлээд тосонгийн орой дэлтэй цанхэр агарын 3 сүлжээ Баян Монгол гэл болцоо гэд тэгээд тайзны дуунууд бол зөндөө л дээ Монгол ардын дуунууд энэ төр нэг 10 дуутай нэг CD болгочих тийм дуунууд байжлаа. Зарим чиг яг төрөөчөөсөө ганц нэг гарч л байх шиг байна. Тэгэхээр залуу сайхан наснда одоо бие даасан тоглолтуудаа бас тавьж авсан баха. Хичнээн бие даасан тоглолтыг хаана тавьж ив? Би мөрөнгийнхаа төвд бие даасан тоглолтод 3 4 удаа хийсэн. Цагаан нутагтаа очиж гомсрон даргаыг байхад бид нэг яг гавьяатын бэлтгэл гэж Төмрбаатар Даримаа тэгэл энэ дуучингуудаа бүгдийн сум суманд нь очиж тайлан тоглолт хийлээ. Тэгэхээр одоо хичнээн шавтай болоод юм байна. Шавнар бол би цагаан уулын сургууль, цэцэрлэгийн сургууль тэгэл миний нэг цагаан уулд нэг шав байсан Нямбат гээд. Нодлон 11-р анги төгсөөд дуулаашийн сургуульд уртын дууны ангид байгаа хотод. Одоо энэ 2 дугаар 10 жил цог хүү байна. 1-р 10 жилд отхон жаргал гэж отхон туяа гэж байгаа. Тэгэл ер нь мэл сэрэг хүүхдүүд бие. Тэгтээ зэрэг яг уу зүгээр шав багш шавын барилгатай болно гэдэг чинь одоо их хүчтэй юм байгаамаа. Яг өөрийнхөө жинхэнэ аялгуугаараа одоо тэр хүүхдүүдэд зааж өгч сурч чадахгүй одоо дууны нуглаа, порчлог, айзм тэр л яаж л нутгийн дуунахаар бүгдийг юу ядгсан байна. Тэр бүгдийг найрчлан зааж сургаж чадхаагүй. Ерөнхийд нь тооми нэг яг дэлтэй цэнгэрэхэд нэг ингэж аялт юм байна, тосонгоороо нэг ингэж аялт юм байна. Удамаар салхихэд нэг иймэрхүү байдаг юм байна гэсэн нэг тиймэрхүү айзм гарч ил дуулахаас биш. Жинхэнэ одоо өөрийнхөө яг нуглаа энэ юг бол дуулж чаддгүй. Миний яг дуусгахнаар бол хинч дуулж чадахгүй. Тийм учраас одоо бас их харамсалтай байдаг. Тэгэхээр зэрэгэл одоо нэг сайн CD юм уу, кассет гаргаж ил одоо үлдээхгүй бол одоо жинхэнэ нарийн гэж над чиг дуулж үлдэх юм биш болдоггүй. Энэ их нарийн. Ер нь нутгийн дуу гэдэг чинь манай энэ нутгийн дуу бол бэсрэг уртын дуунаас өөр. Ер нь уртын дуунаас ч өөр.
ерөөсөө хаяа хайзам Маш онцлогтой, өөр ингэсэн онцлогтой, тий их уртай айлгой хайзамтай нуглаа урчлаг хийхтэй. Тийм л. За тэгвэл хоёлаа эхнийхээ дууг студид За хүргэх үү те? Ямар дуу хүргэх вэ? Дэлтэй синхрэгэл